тэквондо спорт Монгол улс төвчөд 25 жил болж байна. Анх удаага түүхэн амжилт үзүүлж Олимпик ирэх авсан тамирчин маань бол манай алтрын тамирчин Тэмүүж Мусаа оролцсон байгаа. Тэр үднээсээ бид нар манай дээд удирдлагын зүгээс ч гэсэн Жанжиста Батлам олон яамны зүгээс өсвөрийн тамирчтай бас төлхөө анхаарал тавьж өсвөрийн тамирчтай бэлтгэл сургууль хийх бол нөхцөл болцоогоор хангаж бас дараагийн үеийн алтрын тамирчдыг гарах үднээс алтрын тэквондо клуб сая энэ жилээс эхлээд ерөнхийдөө байгуулагдаад ажиллаж байна. Бага насны хүүхдүүд 6-аас дээшний хүүхдүүд эзэлтээр авч байгаа. Манай дээр бол ангар шатны хүүхдүүд бид нар бол төлхөө уян хатан чанар авахаалсан ба хөдөлгөөний эвсэл тиймэрхүү дасгалуудыг төлөхөөр спорт дуртай холбоотой нь янз бүрийн дасгалууд орж байгаа. Тэрнээсээ шат дахиад 3-6 сараас дээш эхний ээлжид спорт дуртай болчих юм бол цааш нь өсвөр мэрэгжлийн шатнд өсвөр шат дахиулж тийм хүнд элемент энэ дасгалууд орж байгаа. Бусад спортын төрлүүдээс давуу чанар хэмрээ нь бол тулааны төрөл гэдгээр бас их дотор өндөртөө айрамд бас айрмих гэдгээр бид нар алтрын тамирчид гэдгээр бас харьцангуй бас тийм арай жоохон бусад энгийн клубүүдүүд бол арай тийм хүн чатаар жоох явж байгаа гэсэн бэлтгэл. Намайг Отгон Баяр гэдэг. Би 8 настай 53 дугаар сургуульд хичээлдэг. Тэгээд тэквондод яваад 1 жил болж байгаа. Цэнхэр бүстэй. Дэлгэр шиг. Хэдэн настай вэ? 6 настай. Тэквондо хичээлийг нэр үзэж байгаа. 1 сар. Сэлэнгийн тэмцээнд орсон, 9 авралт орсон, бэлчингийн тэмцээнд орсон. Хөрөл медаль. Аль дасгал нь хамгийн хэцүү? Авчиг үүсэх. Арай өндөр байдаг болохоор энэ яагаад тэквондо үзэж бодсон бэ? би багаас мөрөөдөж. Миний хувьд би өөрөө тамирчин байх 94 оноос тэквондо спортоор яг хичээлээд одоо холбоотой болоод 22 жил яг энэ спортын хамрагдаа явж байна. Тэквондо спортоор дамжуулаад асар хүмүүжил болж авдаг. Хүнтэй ер нь хүнтэй мэдлэл сурах, ахцахыг хүндлэх ийм энгийн юмнуудыг бид нар заавал гэр бүлээсээ биш хичээл номоос гадна спортоор дамжуулаад суулгах дараа бас онцлогтой. Тэр үднээсээ бас тэквондо дэлхийд сүүлийн хэдэн жил хөгжөөд удаа 40 гаруй жил болж байгаа боловч 206 орны 90 сая гаруй тамирч тэквондогийн спортоор хичээлээд дэлхийн топ спортуудын нэг болсон явж байна л да. Тэквондогоор хичээллээрээ